Сайн байцгаана уу манайхаа. Сайн байцгаана манайхаа. Та бүхэн намайг мэддэг ч гэж магадгүй, мэддгүй ч гэж магадгүй, мэддгүй байж байгаад ороод ирсэн бол би амьдралд succeed хийсэн гэж өөрийгөө үзэхэр шийдлээ. Яг тэгэхээр мэдгүй. Намайг мэдгүй ээжж YouTube дээрээс олж үзэж байгаа бол уучлаарай. Намайг таньдаг хүмүүст бас уучлаарай. Тэгээ намайг таньдаггүй хүмүүст бол баяр хүргэе. За ямар ч байсан та бүхний харж байгаа шлээ миний life quality буюу миний амьдралын чанар маш дээшилсэн. Яг тэгэхээр би сая зөндөө олон удаа ажил хийсэн. Зөндөө олон ээлжинд гарсан. Тэгээд би мөнгөтэй болсон. Тэгэд мөнгөтэй болсон би бол манай ээж надад хадгаламж хийгээрээ чи мөнгө хөрөмтлүүлээрэ гэж хэлсэн боловч би подкаст хийхээр шийдсэн. Тэгээд би ээжтэй подкаст хийхээр шийдснээ хэлж өгөөд подкастынхаа авсан юмнуудыг үзүүлсэн чи манай ээж надад нэг хадгаламжны талаар нэг ном авч өгөх гэж зүтгэжсэн байхгүй өмнө нь. Тэрийг аваагүйгээс болж гэж надад жоохон уурлаа. Тэгтээ манай намайг дэмжиж байгаа. За ямар ч байсан миний подкаст болохоор яг одоо гол утга учир байхгүй. Тэгээд яг ярьдаг барьсан сэдв категори байхгүй. Би юу хүснээ яаж чамаагүй ямар ч аргаар хамаагүй ярина. Тэгээд тэр яагаад вэ гэхлээр энэ бол чиний биш миний подкаст. За тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор би та нарт өөрийнхөө одоо энэ амьдралаас олж авсан хамгийн том туршлагын талаар ярьж өгч байна. Энэ болохоор одоо та бүхний харж байгаа яг үндэ бол би одоо нэг амар level up гэсэн байж бол хамгийн хүрхэн дээр байгаа нь энэ байхгүй юу. Тэгээд та бүхний гадралж байгаачлан би царай муутай байхын царай муутай байх ямар байдаг талаар та бүхэнд ярьж хүрэрлээ. Тэгээд одоо яг үндэ бол нэг юм байдаг штэ. Хүн болгон өөрийн гисэн одоо юу гэдэг үзэсгэлэнтэй чанартай манартай. Тэр бол яг үндэ нэг тийм царай муутай хүмүүсийг л зөвөр нэг сэтгэл санааг нарай дээрдүүлэх нэг тийм тактик юм шиг санагдаж байгаа надад. Яг тэгэхээр одоо би бол одоо нэг арай хамаагүй дэрсэн маань энэ л дээ. Одоо би бол өөрийгөө нэг тийм амар царай муутай зуутаа гэж бол хэлэхгүй заяа. Яг тэгэхээр нэгдүгürt миний нөгөө байгаа нийгэм жоохон өөрчлөгдсөн. Би Монгол байхаа болцсон. Германд байгаа болохоор Германд нэгдүгürt Аз охтууд амар хөөрхөн одоо юу гэх Аз охтууд модонд. За тэгээд тэрнээс гадна би одоо нэг нүүр мөрөнийг арай бас нэг арай дээр нэг будаж барьдаг болцсон. Тэгээд нэг арай бас нэг өөртөө ихтэй болцсон маа штэ. Гэхдээ нэг 1000 өөртөө ихтэй байлаа гэж царай муутаагаар л үлдэн л дээ. Тэрийг хүлээж авах тэр одоо явц жоохон хэцүүлтэй. Тэгээд би тэр явцсан талаар юу нь ярьж өгөх гэж байна та нарт. Тэгэхээр гэхдээ ингээд ярангууд намайг ингээл яа чи бол царай муутай биш юм шиг гэж битээ хэлээрээ манайхаа. Би мэдж байгаа. Одоо бол би өөрийгөө нэг царай муутай гэж бол бодохгүй. За тэгсэн чинь чи царай муутай гэж орж ир. Яа. За юу яасан ч лээсэн ер нь бол та бүхэн хандалт өгжөлээ л одоо болч тий. За тэгэхээр би энийг одоо хаанаас эхлэх гэж байна вэ гэхээр ер нь бол би нэг юм 10 жилд би чинь ер нь царай муутай юм биш тий гэдгийг ойлгож авсан үеэс эхлэх гэж байна л да. Тэрийг яг хизээ ойлгож авсан бол би мэдэхгүй зав. Гэтэ 10 жил ч биш бараг цэцэрлэгт угаасаа яг хөөрхөн охтууд тэг бүр багш нараас авахуулаад яг хөөрхөн гэдгийг нэг өөрт нэг мэдэгдээд эхэлдэг дээ. Тэнгүүд намайг болохоор манай аав ээж мэж ярихтаа ингээл өстой мундаг боддог намайг өстой мундаг боддог хөхд гэлцээ юу. Тэгээд хамгийн гол нь цэцэрлэгт байхдаа бол би нэг ийм хөхтэйсэн байхгүй юу. Тэгээд ийм хөхт байсан учраас нэгдүгээр би өсмөсөө өөрөө хajilчдаг байсан заяа. Тэгээд хоёрдугаар яг үндэ бол миний одоо fashion одоо миний хувцал бол үнэхээр бүр байсан байхгүй юу. Яг тэгэхээр тэр үед манай аав Герман айгуух явдаг гэсэн байхгүй. Тэгээд ингээ надад амар гоё хувцас авчдаг заяа. Яаж л хамгийн гол нь тэр хувцсууд нь тэр үед Монголд ерөөсөн модонд ороогүй. Би одоо жишээ нь ингээ шинжил минжилд явах гэхлээр хүүхдтэй айгуу бүх айлын хүүхдтэй л адилхан ингээл гоё тав цагаан ийм палаж өмсөл зүгээр сайхан ингээл юу эдийн захмах дээр байдаг ингээл нэг амар материалтай нэг амар палажнууд дээ штэ. Тийм л палаж өмсмөр байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд манай аав маа надад нэг юм зинхэр ийм амар гоё материалтай палаж авчирсан заяа. Би тэгээ тэрний материал учрыг ойлгохгүй штэ. Зүгээр л би амар үзий яддаг байсан заяа. Одоо өмсдөг хувцснуудаа. Тэгээд одоо ингээд би өмсдөг хувцснуудаа бодохоор бүр вау, бүр fashion queen, бүр fashion week every day заяа. Тэгээд тэрийг би өөрөө анзаардаггүй ойлгодоггүй байсан. Тэгээд тэрнээс олж бас амар хэрүүл хийдэг байсан заяа. Жохон байж. За энэ хувцсыг өмсгөө, тэр хувцсыг өмсгөө гэл тэнэг. Тэгээд ямар ч байсан цэцэрлэгт байхад бол угаасаа яг манай яг ангид ингээд амар хөрх хогт байдаг байсан заяа.
Тэгээ би саяхан яг Instagram дээр ингээд цэцэрлэгийнхаа нэг юм жүжиг тоглосон зургийг хийсэн аахгүй. Энэ жүжиг мүжигнээс ахуулаад ер нь ингээд жоох ойлгомжтой. Гэхдээ би ингээд царай муутай ч гэсэн жоох нэг юм сэрэглэн мэрэглэн тэр нэг юм дуу шуутай хөхөд байсан учраас жүжиг мүжиг дээр дандаа надад юм том ролыг ирдэг заяа. Гэхдээ том ролтой хизээч одоо гоё рол биш заяа. Жишээ нь одоо миний хүсдэг рол биш гэх юм уу. Жишээ нь одоо цэцэрлэгт бидэд ингээд жүжиг тоглоход намайг ингээд нэг эмгэгний дүр тоглуулж байгаа байхгүй юу? Тэгээ тэр эмэг нь болохоор яг гол дүрэн заяа. Одоо хамгийн жүжиглэх урлаг шаардлагатай дүр заяа. Амар зовж мовдог. Тэгээ хамгийн хачирхалтай нь тэр цэцэрлэг маань яг ямар жүжиг гэдгийг мэдэхгүй заяа. Гэтэ би ямар дүр тоглосноо л мэдэж байна. Миний тэр дүр болохоор заяа. Би ингээд эмгэн ингээд хол ганцаараа гэр дотроо амьдардаг. Тэгээд ингээд хүүгээ би цэрэгт явуулсан. Тэгээд хүү маань эргэж ирээгүйгээс болоод би ингээд зүнөөд заяа. Зүнөөд ингээд галзуурж байгаа эмгний одоо дүр заяа. Тэгэд тэр одоо юу цэцэрлэгийн хүмүүсээр тим юм тоглуулаад байж байгаа. Манай цэцэрлэгийн багш бол одоо би жон гайхдаг. Жохон эвгүй юм дуртай байсан хүн байсан биш магадгүй. Тэрийг манай аав ээж нар үзээ суухтаа юу ботсон болоо. Би хүүхдтэй болоод манай цэцэрлэгийн гоё ингээд жүжиг мүжиг гоё ингээд дуу шулууг унших юм ба гэсэн чинь юу вэ? Тим юм үзвэл би бүр шокнд орно. Тэгтээ ямар ч байсан тийм болоо. Тэгэд тэнд одоо нэг хатны дүр байла. Тэгэд яг энэний талаар би ингээд Instagram-ийнхаа стори дээр хийсэн аахгүй юу. Би ингээд үнэхээр энэ хатны дүр тогломоор байсан боловч ингээд миний царайны бяд 5 настайгаас хойш маань хүрээгүй учраас би ингээ эмэгний дүр тоглосон байдгийм гэд бичсэн. Тэгсэн чинь би тэр хатны дүр тоглосон охиныг олсон. Тэгсэн чинь тэр охин маань одоо popular бүр ингээд moral болцсон охин байсан. Тэгэд ер нь бол ойлгомжтой байгааз. Ер нь бол одоо би тэр хатны дүр тоглосон байсан ч бүр арын хаалгадаа тоглосон байсан ч хэзээ ч би нэг модель төдөл болохгүйсэн л та. Тэгээд ингээд цэцэрлэг дууслаа зав. Цэцэрлэгт би ингээд хамгийн гол нь Тэнүн гээд нэг залуу сайн байсан. Залуу гэж чаавс нагас нэг 5 настай хүүхэд байгаа шүү дээ. Тэр хүүхэд сайн байсан. Тэр хүүхэд бол намайг үнэхээр бүр нэг нүдэрэж тоож хардггүй байсан. Тэгээд ингээд цэцэрлэг дээр тоглохоор манай цэцэрлэгт яг нэг юм ганцхан им галзуухны галтоогооны нэг юм тоглоомнууд өгдөгөөс ахгүй. Тэгээд тэр тоглоом бол одоо тэр цэцэрлэгийн хамгийн алдартай тоглоом байлаа. Охтуудын дунд. Би тэр тоглоомыг авах амар мөрөөдөлтэй байсан боловч тэр хизэж бүтдэггүй байсан. Яг тэгэхээр ингээд хамгийн өөрхөн охтууд нь тоглоод эхэлчихдэг байсан аахгүй юу. Тэгэд хамгийн өөрхөн охтууд нь тоглоод эхэлчихээр ингээд тоглоом булаацалтай шүү дээ. Тэгэхээр ингээд баннер нь хөөрхөн охтуудаа өмөрдөг заа. Тэгээ би нэг трактор тоглоод нэг тиймэрхүү байлаа л да. Тэгээд яг нэг тиймэрхүү байж байгаад ингээд сургуульд орж байгаа аахгүй юу. Тэгэл сургуульд ороход би яаж л өөрөө нэг тийм жоохон тэгээд амар хайнг хөөхтэйс аахгүй. Амар жижигэн биетэй амар хайнг. Тэгэд яагаад хайнг вэ гэдгээр манай сургуулийн ингээл форм ч ингээл хойно гой бантыг ууж муудаг тийм формтой. Гэтэл би хизээч тэр бантгаа уйдаггүй. Уяад манай ээж ингээд уяад хамгийн хөрхөн дээр нь тавиад явуулсан ч би тэр нь ингээл суларчдаг заяа. Тэгээд тэрийг ингээл унжуулаад явж идэг тийм хүүхэд байсан аахгүй. Тэгээд жоохон арчаа муутай одоо жоохон хүүхэд. Дээрэс нь гэтээ яг манай ингээд амар арчаатай амар гоё обруш гэдэг охтууд байдаг лсэн л та. Би бол жоохон арчаа муутай байсан ер нь бол. Би хаад зураг үзүүлээ энд байна. Тэгээд яаж л би нөгөө нэг аллергитай заяо. Тэгээд ингээд аллергитай учраас миний ингээд ам ингээд цуураад тэгээд ийшээгээ ингээд одоо юу жоохон цуусч гэх юм уу ингээд тав тогтчдаг байсан аахгүй байн. Тэгээд би жоохон хүүхдээсэн болохоор тэр ингээл оролдоол мажид зайжаал ингээл байнгын аллергитэй явдаг заяо. Иш хөрхи хоёр уралтай юм шиг л явдаг байлаа. За тэгээд нэг иймэрхүү байдалтай хичээлдээ бол сайн хүүхдээсэн байхгүй. Угаасаа надад өөр ямар арга байгаа юм бэ? Хичээлдээ сайн байхгүй. Дээрээс нь царай муутай хоштой хэцүү үстэй амьдрал. Тэг ямар ч байсан би тэрийг өөрөө нэг учрыг олоод нэг шийдсэн юм шүү ан заяо. Тэгээд хичээлдээ сайн манай багш нар надад сайн байсан заяо. Тэгэл байжсэн чинь бага ингээд бол одоо яг миний санахаар болвол бас нэг тийм шууд одоо царайлаг царай муутай гэсэн юм бол байсан л ах. Гэтэ би бол сайн санахгүй юм заяа. Ер нь бол гэхдээ бүр нэгдүрэнгээс авахлал яг ангийн хөөрхөн охин гэж бол байдаг байсан. За тэгээд манай сургууль орос сургууль байсан учраас орос сургуулиуд Новигод болгон одоо шинэ жил болгон шинэ жилийн нэг юм програм хийдэг. Програм хийх болгондоо дандаа нөгөө нэг юм уутай тэр чи юу лээ? Гүнж бишээ. Цасан цагаан бишээ. Юу лээ? Өвлийн үгний найз охин чи хэн блэ? Юу вэ? Цасан гүнж. Яаж би тэр цас охин.
За тэгээд цасан охин тэг өвлийн өвгөн байх бол угаасаа жүжигт угаасаа ойлгомжтой байдаг байсан зав. Гэтэл би 10 жилд тэг 11 жил ингээд байх үедээ хизээж цасан охин болж үзээгүй. Тэгээд энэ цасан охин болж үзээгүй бол миний одоо тэр ур чадвараас бол шалтгаалаагүй гэдгийг би мэдж байгаа. Яагаад вэ гэхлээр би ингээд айгуу тийм шүлэг мөлөг уншихтаа сайн. Ер нь тэр нь бол айгуу тийм тэр скилд бол үнэхээр сайн хөгт байсан заяа. Үнэхээр тэр бол одоо миний ганц авьяас байсан. Тэгсэн чинь тэгэх болгонд намайг үнэг болгодог байсан заяа. Тэгэд үнэг одоо царай муутай гэж хэлэхэд хэцүү те. Гэтэ үнэг нь болохоор дандаа нөгөө шинэ жилийг сүрүүлдэг. Хамгийн юм залтай малтай нэг ингэж мингдэг нэг юм хамгийн маягтай дөрөөс ахгүй юм. Тэгээд би одоо бараг 6 жил дараалаад үнэг болж исэн. Тэгээд жил болгоо надад үнэгний костюм тэр үнэгний хувцас мууц их ямар ч асуудал байхгүй зүгээр угаасаа ч өсдөггүй хөвгт байсан болохоор нэг костюм өмсөөл жил болгон үнэг болдог байлаа. Тэгэл хитри гэл амар хитрая лиса миса гэл амар үнэг болол. Тэгэл дандаа нэг цасаа охин болохоор дандаа нэг тийм бас нэг тийм амар уур чадвартай биш ч гэсэн хөөхөн тэгээд ингээд хөөхөн шүлэг мүлэг уншдаг тийм охтууд болдог заяа. Тэгээ арайч бас би мод зод болтгүй байсан юм а. Яг нэг тийм авьяас байхгүйсэн бол мод л болох байсан баг. Тэгээд ингээд ямар ч л байсан гол дүр гэхдээ яг хүссэн гол дүр биш үлч шаарч байгаа хгүй би. За тэгээд ингээд арай жоохон томорлоо. Арай жоохон томорсон чинь миний анх би амар царай муутай юм бах та гэж бодож ирсэн үе болох тэр хүүхдүүд ингээд би биэндээ үерхэд эхэлсэн аахгүй юу. Ингээд сайн болж молоод тэгээд ингээд над руу өчтөр ингэж мессеж бичээд гэдэг тийм юм болоод тэгээд ингээд хүмүүс ингээд мессежээр харилцаад эхлэх үед миний утас шиг чимээгүй утас бүр хаач байсангүй манайхаа. Хүмүүс бүр би нэг таньдаггүй ажиж мессежээр харилцаад ингээд үерхэд эхэлсэн байхад би бүр ёо. No. Тэгэд хамгийн гонигтай заяа би яадаг байсан бэ гэхээр бүр энэ бүр үнэхээр бүр ийм амар арга барсан хүн гэж байхгүй байсан баг. Тэгэхээр тэр үед яг ч юм нэг юм найз залуутай ч юм уу найз охинтой бол одоо хамгийн мундаг хүн байсан аахгүй юу. Тийм учраас би нэг өөрийнхөө Nokia-н дээр аав ээж өөрийнхөө дугаарыг хайргээ татгалцсан заяа. Oh no. Бүр амар гонигтай шүү. Бүр ингээд иш хөөр хитэр наран заяа. Би бүр өөрийгөө бодохоор бүр зүгээрээ. Чи заавал тийг шаардлагагүй байсан юм аа. Угаасаа найзууд чи мэдчихсэн байх. Би тэрийгээ санаанд дурсаад одоо болтол би ингээд аав ээжигээ хайр гэж татгалцаад шүү. Гэтэ одоо бол надад жинхэнэ хайр байгаа шүү манайха. За тэгээд энэ бүхэн ингээд үргэлжлээл хамгийн аимшигтай үе бол заяа найрамдал явах үе. За ингээд би найрамдал явж эхэллээ жоохноос. Тэг би найрамдал явах амар дуртай. Тэгэд ингээд амар итвэхтэй хүүхэд юм шиг мөртлөөсөө олон хүний дунд орчхоор ингээд айчдаг нэг тийм жоохон санаа зовдөг нэг юм амар ичимхий болчдөг гэсэн аахгүй. Тэгээд найрамдал ингээл явхахаа өмнөх өдөр бүр ингээл сар марын өмнөөс тогтлол амар гоё баярлал бүх юм амар гоё миний төлөвлөсний дагуу болох юм шиг санагдал. Тэгэл найрамдал явангууд нөө ёо бүр амар гонигтай заяо. Одоо ингээл бидэд бөөнөрөө юу гэдэг ингээл бүлэг мүлгэрээ өөртөө танилцуулаад явах үед яг нэг юм харц мэдрэгддэг штэ. Тэр ингээд энэ таалагдаад байна. Энэ охин ийм байна тийм. Тэгэл угаасаа бүлэг болгоно нэг хөөрхөн охин байдаг штэ. Тэгэл яг угаасаа хөөрхөн охин бол угаасаа яг ингээд хөөрхөн охин. Тэгэд би болохоор яжид л нөгөө нэг хүмүүсийн өмнө ичээд нөгөө ганц чаддаг юм а ганц хүн амтын инээлэгдэг ч юм уу нэг яриа хөрөөгөө алдчихдаг заа юу ичээд. Тэгээд би бүр юу ч биш болж байгаа юм чинь. Найрамдалд бол бүр 0. Тэгээд нөгөө нэг надад ийм хэрэгтэй хүмүүс тасах хугацаа байхгүй 7 хоног л эргээд ирчихэж байгаа юм чинь. Тэгэл тэр 7 хоногт бол нэр үнэхээр ёо. Би бүр ингээд яагаад ч тийм их хүсэлтэй байсан. Зүгээр л ингээд найз залуутай л болох хүсэлтэй заяа. Oh, so sad. Тэгээд хизээч би найрамдал түнтэй өргөж үзээгүй л дээ. Тэгээд үерхэж үтсэн юм байна. Хөөе энэ бүр гонигтай түүх заяа. Яа, энийг үзэж байгаа хүүхдээ. Энийг үзэж байгаа одоо тэр надтай үргэлжлүүлсэн залуу энийг үзэж байгаа бол нэрээ би чамааг алнаа гэхгүй. За би бүр амар сайн санаж заяа. Тэр залуугийн нэрийг бэлгүүн гэдэг байсан заяа. Би тгий сан мэдгүй. Худлаа зохиод байна мэдгүй. За ямар ч байсан энэ залуу нүг ингээд орой болгон диско болдог штэ найрамдалт болдог хгүй. Тэгэл тэр ингээд тэгсэн чинь нэг ээлжин дээр нэг диског нь ингээд сансрынхын чөлөө нэг тийм том бүлгийнхэн би тэр үчин жоох юм чинь сансар масарт биш. Том бүлгийнхэн ингээд тэр диског ингээд зохион байгуулна гэдэг. Тэгсэн чинь тэр нэг юм хосын
хосын диско зохион байгуулж байгаа хгүй. Тэгээд ингээд ороход хүн болгонд хүзрийн талыг өгж байгаа хгүй. Одоо ингээд хүзрийг дундуур нь хайчилсан. Тэгээд ингээд талыг өгж байгаа хгүй. Тэгснээ диско жиснэ гинт дууга зогсоосноо одоо ингээд нөгөө хүзрийнхэн талыг олоод тэр үнтэйгээ хос ол гэдгсэн аахгүй. Тэгсэн чинь миний тал олддог бай. Тэр яг миний царамуутаагаас болсон юм уу? Миний хүзрийг хараад тэр надтай тал болох хэрэгтэй байсан залуу бүр гэсэн юм уу? Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан би ингээд хүзрийн талаа олохгүй байжсэн чинь яг хүзрийн талаа олохгүй байгаа бас нэг чавста. Нэг залуу байсан байхгүй юу? Залууч гэж хүүхэд. Тэгэл тэр хүүхэд би шууд вау, энэ бол миний заяаны хань гэж бодолцсон юу. Тэгэл амар тэрэг амар ичмээр амар санаа зав. Одоо би энийг ч одоо шүн бодоод ичээд унтчих чадахгүй. Тэгэл ингээл тэр хүүхд би одоо нэг хатантай ч үлээ ямар ч байсан бүр хизээж нийлгэргүй хоёр хүзэр барьсан ингээл нийлж байгаа байхгүй ингээл нийлчихмэл. Тэгэл утас муцсныхаа дугаарыг солилцоод мессеж үчээл заяа. Баг ингээл байнгын мессеж үчээлтэй заяа. Тэгээ ганц удаа л харсан маш тэ партинд тэр дискон дээр. Тэгэл байнгын мессеж бичээл. Тэг чин тэгт нэг үсрээд нэг өдөр л бичиж байгаа шүү дээ. Найрамдалд одоо нэг өдөр ч юм бол нэг жил үрсэнтэй адилхан шүү дээ. Тэгээд мессеж бичижсэн 2 өдрийн дараа яаж л нөгөө нэг би ингээд нэгжгүй болчихдог байхгүй юу. Тэгээ нэгжгүй болчихгоо татвар ингээл 10,000 нэгж мэгж явуулаад тэгэл би тасгийнхаа охтуудад ингээд гайхуулаад хаха манай найз залуу над руу нэгж явууллаа. Манай найз залуу гэлцээ юу. За тэгэл байжсэн чинь уулзах болвоо заяа. Тэгэд нэг уулзаад тэгсэн чинь уулзлуу яасан бол би сайн мэдэхгүй юм заяа. Гэтэ ямар ч байсан надад тэр нөгөө найрамдалт байдаг нэг юм сүвнирийн дэлгүүрээс зүйлт өгч байгаа байхгүй юу. Тэгэл би тэр зүйлтийг ингээл бүр миний бүр yes. Энэ бол үнэхэр жинхэнэ хайр дурлал гэж бүр шийдсэн. Тэгэл зүйлт мөтэ зүгэл. Чааваас тэр нэг бүр төмрийн төмөр. Хүсрэл 1000 төгрөглөөс ах. Гэхдээ хөрхи тэр хүүхдийн хувьд бол 1000 төгрөг чи их мөнгөлөөс ах л та. За тэгээд би ч одоо бүр нэгжчихгүй ээжиж нэг 1000 төгрөгийн зүйлт авсандаа баярлах хэрэгтэй л тий. За тэгэл бэжлээ заяа. Тэгсэн чинь яг ингээл нэг хэдэн хоног өнгөрөөл өглөөний нөгөө нэг юу болд штэ. Өглөө дасгал хийдэн штэ. Тэг яг төв байрны урд ингээд дасгал хийгээ байжээс ахгүй. Тэгсэн чи яг хажуу талд нөгөө нэг тэр нөгөө миний нөгөө найз залуугийн бүлгийнхаа ирээ зогсчихдог байхгүй юу. Тэгэд манай найз залуу яг миний хажууд биш. Яасан нэг надтай нэг нэлээ ойрхон. Тэгтээ ямар ч байсан ингээд хажууд зогсцсон. Тэгээд ингээл над руу инээгээл би ингээл инээгээл заяа. Тэгсэн чинь хажууд нь байсан найзууд нь ямар намх юм бэ андаа гэл амар шолоол заяа намайг. Тэгэд намхнаас гадна бас янз бүрийн хэлсэн л ахт. Гэтэ яг намхан гэдэг нь миний зүрх рүү амар орж ирсэн ахгүй. Угаасаа л би амар намхан байсан ч үнэн л дээ. Гэтэ нүг яг ингээд намайг шолоод байгааг нь би мэдчихэж байгаа юм жаа. Тэгэл би бүр амар ичээл заяа. Бүр амар ичээл заа. Тэгэд би миний бодлоор амар ичсэндээ болоод нэг бол юу ч болоогүй юм шиг жүжиглсэн баг. Нэг бол би нэг уурлаад үүр тишээ явсан ч магадгүй заяа. Гэхдээ ямар ч яг тийм юм болоо. Тэг би эргээд өрөөндөө ороод ирсэн чинь хоёлаа салыг биччихсэн. Тэгэл би шууд oh no. Амьдралын минь анхны heartbreak. Би тэгэл бүр амар үрэг үзье ятгалцсан юу. За үрэг үзье ятган чашаа. Гэтэ би ингээл угаасаа яагаад гэдгийг нь ойлгочихж байгаа шүү дээ. Найзууд нь ингээл намайг намхан царай муутай ч юм уу гэлцэн чи ингээл нэрээ тэм ч юм уу гэж бодсон юм. Өглөөний наранд тарсан чи өчигдрийн диско тарсан охин биш үү энэ та. Яг тийм юм яг надад миний амьдралд амар ирт болсон байхгүй юу. Тэгэл тэр залуу ингээл намайг хайж тэр хүүхэд намайг ингээл хайж байгаа байхгүй юу. Тэгэл би бүр амар драматик заяа. Бүр нэг яг ингээ киноны гол дүрцэн. Тэгэл би шууд зүйлтэй ингээл тасалж маслал. Тэг ингээ хогийн саунд хийж байгаа заяа. Тэгэл манай тасгийн охтууд яасан бэ гэл тэгэл би ингээл салчлаа би хайчлаа гэл. Яг би хайчлаа гэж худлаарсан хаа би. Тэгсэн чинь маргааш нь яг ингээ хоолны цагаар би бүр ингээд хармаар санагдаад бүр тоглоод болтгоо. Амар тоглоод исэн заяа бүр ингээл хармаар санагдал. Угаас нөгөө нэг хоолны цаг болгоноор ингэж тэгж тоглолтдог байж байгаа штэ. Тэгэд би ягаад ч юм хойлоо нийлээж үлүүгээ гуйч чаа заяа. Хаягдснаа дахиад тэгээ гуйч чаа. Тэгсэн чинь над руу заа гэж бичиж тэгэл би бүр. Яй! Уху! Би харихын төлөө тэмцээнд харь олоод авчлаа. Тэ та нар ойлгож байна уу? Царамуутай байх чинь үнэхээр нэрээ турнамент шүү заяа. Тэгэл би ингээл yes гэл тэгэж тэр тэнцээ манай одоо тэр бүлгийн хамгийн өөрхөн охин бол бүр 5 6 хүүхдүүдээс мессеж хийж байгаа юм бүр сансар мансрын өөрөөс нь бүр 5 ах махнаар залууч дүртэл ингэж бичиж мичээл заяа. Тэгэл танаа бүлгийн тэр охин гэл тэгээд яг над дээр ирж асуудаг заяа. Угаасаа би нэг тийм энэ нэг угаасаа гэж бод юм шиш. Тэгээд эргэж нийлснээ би дахиад ингээд тэр их харсан чинь бүр ингээд what
би ягаад ийм гонигтэй юм бэ гэж гин тэр үед одоо гинт миний тарих ажиллаж эхэлсэн юм аашин. Тэгээд бас эргээ салж үлээ. Гэхдээ салхаас өмнө ингээ эргээ нийлчээ тоолондоо орчоод уулзаачгүй ингээ буцаа явж байгаа штэ зүгээр л эргээ нийлцэн гэдгээ мэдсэн ингээд барахцсан. Тэгээ буцаад би ингээд нөгөө хогийн савнаасаа ингээд зүйлтэй гаргаад ирсэн чи миний зүйлт амар шижгэ үнэртэй болсон заяа. Угаасаа ойлгомжтой штэ. Би одоо 0-ийн хогийн саунд хийчихэд эргүүлж гаргаж иж байгаа зүйлт анхлын үнэртэй байх уу? Тэгээд би тэр зүйлтийг зүүж чадаагүй л дээ. Үнэхээр бүр арай хайрын төлөө гэхэд арайч ус чадахгүйс. Тэгэл хайжаал тэгэл тэр болчоол заяа. Тэгээд тэр залгуусаа тийг салж ийсэн. Яг яаж салснаа санахгүй байна. Гэхдээ ямар ч юм салж ийсэн. Тэгээд миний одоо хамгийн анхны амьдралын маань үргэлжлэл нэг тийм байла. Гуйнигтай церемутай байх. Гуйнигтай. За тэгээд энэ бүхэн үргэлжилсээр энэ гайхамшиг үргэлжилсээр заяо. Тэгээд миний одоо энэ journey бол ингээд найрамд л очих болгонд болдог байсан. За ингээд жоохон томроод хэллээ. Угаасаа ингээд 10 жилд янз бүрийн хоч мож гарч ирлээ. Одоо миний хоч бол нэгдүгээрт Баба Яга байла, Смигол байла. Нөгөө нэг би нэг гэсэн үсээ ингээм амар жижигэн тарьсан. Амар гоё, би өөрөө амар гоё болсон байна гэж бодоо явчихсан чинь хамгийн анхны 9 сарын 1-нд яг би ингээд хичээлдээ орох гээд ингээд коридортой байжсэн чинь манай ангийн хүмүүс намайг харж ирж ийсэн. Наран зэ яг Маугли шиг харагдахгүй байна уу. Тэгээд би тэнцэнээс ахуулаад үсээ үзээд эхэлсэн юм да. За тэгээд Маугли байла. Тэгээд яжил манай найз жоох юм бондгодуур талдаа одоо миний одоо хамгийн тэр үед амар нийлдэг байсан, мянга цуг явдаг байсан найзуудын маань нэг нь юм бондгордуу. Тэгээ Питорыг ингээд Маугли балуу багш нар хүртэл заяа ёо. Маугли яжил тийм том жижиг амьтнууд амар их байдаг заяа. Маугли балуу, тэгснээ нөгөө нэг Тимон, Пумба, юу л бол юу заяа. Амар сонин тийм амьтнууд зөндөө их байдаг шүү дээ манайхаа. Тэгэл за ямар ч үс нэг ТV-н болоод тэгээд дараагийн үерхэл маань болохоор бас яг мессежээр эхэлж байгаа хгүй. Гэтэ тэр үерхэл маань болохоор би яг угаасаа таньдаг байсан манай сургууль байж байгаа шилжсэн хөлтөөс аахгүй юу. Тэгээд мессежээр үргэлжчихсэн аа. Тэр тэгтээ нэг миний царай нөлөөлсөн бол яасан бол ямар ч гэсэн бид нэг ганц л удаа уулзсан аахгүй үргэлжиж байгаа хугацаанд. Тэгээд ганц удаа уулзсан чинь найзаа эргүүл авчихсан аахгүй юу. Найзаа дагуулж авчих. Би тэр ямар санаж байна. Бид тэр яг тэнгистээр уулзаад тэгээд би их чагаан күртэг өмссөн заяа. Гоё кул харагдах гад. Тэгээд их чи маань күртэг мэдээж надад амар том нь үстэй. Тэгээ амар том күртэг өмсөн. Тэр үед чинь манай их чин күртэг яг нөгөө нэг та нар санаж гин үү? Никол одоо нөгөө Pussycat Dolls-ийн Никол гэх түүхэн нэг ийм тайпын күрчиг өмссөн аахгүй яг тэр үед. Би одоо 6-ны 50 заяа. Яг нэг ийм ногоон күрчиг байсан аахгүй. Тэгээ би энийг хулгаалаад тэнгис рүү өмсөд яваад тэгсэн чинь тэр маань найзтайгаа өрөөд ирсэн. Найз нь тэгсэн чинь намайг харангуутлаа. Чүлөө. Чүлөө нэг тийм амар хачиргалтай. Тэр намайг царимутаад ер нь бол царимутаад л тэгсэн баг. Тэгээд тийм амар учир битүүлэг реакц үзүүлсэн аахгүй. Тэгээд хизээч надтай юм яриаггүй. Тэгээд хамгийн тэрийг ингээд би гоё кино минь үзэнгээ бодсон чинь би тэр нэг өсөөл нэг 20 минут л уулзах. Тэгээд доошоо очиж тоглоод тэгээд л ер нь манай найз бол за би харьлаа гэж харсан юм да. Гэтээ би бол яг тэр үерхэлд бол би салж байсан санаж ин заяа. Гэтээ яг яагаад гэдэг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан тэгж анх удаа хүн хайж үзсэн байдаг юм. За тэгээд ингээд амьдрал үргэлжилсээр гайхамшиг үргэлжилсээр ингээд янз бүрийн хоч маань нэмэгдсээр байдаг заяа. Яжил нүүрэн дээрх маань батг гараад эхэлтэй юм да. Нэг жил. Тэгээ яжил батг маань юм тэр үед бол би өөртөө нөгөө нэг ингээд итгэлгүй дээрэс нэг тэр үе яг нэг 12 3 насны үечин бол 13 4 насны үечин бол одоо хүмүүсийн хамгийн амар аимшигтай үгнүүд хэлдэг үе байдаг штэ. Одоо нэг хизээч намайг гомдно гэж бодохгүй одоо ёо чиний нүур бүр disgusting бүр ямар шижиг юм бэ гэж мэд хэлмээр яг нэг тийм аюултай хүүхдүүд байдаг штэ. Тэгээ яг тэрний одоо миний анхны удаад болсон зүйл бол яг найрамдалд яг батг гарч эхэлсэн аахгүй надад дахиад найрамдал ёо. Найрамдал бол одоо миний энэ трауманы үүр. Гэхдээ найрамдал үнэхээр гоё газар л та. Би бол хизээч үз ятахгүй. Гэтэ миний үнэхээр трауманы үүр. За тэгээд тэгсэн чинь тэнцээ ингэсэн аахгүй ёо. За би та нарт энийг ярьж өгөө. За энэ бүр ёо. Энэ хэрвээ энэ бичлэгийн маань тэр нөгөө надад тэгж хэлсэн залуу үзчихвэл fuck you. За тоглосон юм а. Тэр бас л жоох хүүхдээс юм чи. За тэгээд тэр найрамдалд яасан бэ гэхлээр ингээд манай тасгийн охтууд амар хөрх охтууд байсан аахгүй юу. Тэгээд яжил би бас хамгийн хөрх найзтайгаа явцсан. Тэгээд би одоо ч гэсэн тэр найзтайгаа амар найз л та. Тэгээд ингээд хамгийн хөрх найзтайгаа явцсан. Би тэд бөөнөрөө ингээд тасгаараа тоглоом тоглодог. Тэгсэн чинь тоглоом тоглосон чинь ингээд юу яагаад
чи хөөрхөн охтууд байгаа тасаг юм чи ингээл бандэр ингээл юу ч хамаагүй ингээл ямар ч хамаагүй шалтгаанаар орж ирж мэрэл байгаа штэ. Тэгэл орж ирж мэрэл тэр хэд чи ингээл хөдөр мөзөр тоглох болол тэгээд ингээд нөгөө нэг хөдөр цордог тоглоом тоглож байгаа хгүй юу. Тэгээд би тэр хөдөр цоролтод бүр амар сайн заяо. Бүр яа иш чааваста хэний ч төлөө тэгээд сайн байсан, амар сайн байсан за. Тэгээд тэгтэл бас ингээл нөө хин нэг намайг үнсчихээсэ гэсэн нэг тийм өсөл байгаа штэ. Тэгээд хөдөр цордог тоглоом тоглосон чи ингээд миний хажууд сууж исэн залуу ингээл юм л бол за байраас өлё. За байраас өлё. Тэгээд бүр юм л бол тэгээд угаасаа би анзаарч байгаа юм. Тэр үчин бол тийм жоох хүүхдтэйхээ болцсон бас нэг ингээд юмны учрыг ойлгоод байгаа штэ. Тэгэл яа та дахиад миний царай гэж бодоод тэгэл би тэр тоглоомыг тоглохоо болиул заяо. За нэг тиймэрхүү юм болж илаа. Тэгээд бас нэг өөр ээлжинд арай бас тэрнээс жоохон байх үед манай тасгийн охтууд бидэд бөөнөрөө тасгаараа бас жоохон царамутай байсан юм шиг байна заяа. Миний одоо бодоход. Тэгээд манай тасаг руу бүр хинч орж ирдгүү заяа. Юу бүр юу хаалгаа онголгоод ороод ирэж гүйсэн ч хинч орж ирэхгүй цаа. Тэгээд нөгөө нэг өөр тасагт ингээд бөөгнөрч бүлгэрээ тоглож моголдог, үзэр тоглож моголдог. Тэгсэн чинь тэр тасаг руу ингээд би нэг өдөр нөгөө зориггүй амар ингээд юм байсан гэж хэлсэн штэ. Тэрийгээ би даван тулах гад яваад атсан ахгүй юу. Тэгсэн чи яг манай бүлгийн нэг хөөрхөн охин байсан маа. Тэр амар муухай охин байсан яг үндэ одоо бодоод үзэхэд. Тэгээд ингээд очиод би яг ингээд орох гэж исэн чинь миний өөдөөс харж харжсан хаалгаа атсан шүү дээ. Би бүр юу эрэхтэй ч хүүхдэд эмхтэй ч хүүхдэд жигцээр ирлээ л дээ манайхаа. Тэгэд энэ одоо амар жоохон болсон байхад юмнуудыг миний нөгөө сэтгэл зүрхэнд амар орж исэн болохоор би ингээд одоо амар сайн санаад идэг заяо. Тэр яг энэ бүхний надад хийжсэн хүмүүс санах болов би амар гайхдаг. Тэгэд би тэр хүмүүсийг тэгтээ үзий ядахгүй аа шүү. Та бүхэн хэрвээ би яг тэгжсэн штэ гэд над руу бичих юм бол би баярлна. За тэгээд энэ ингээд үргэлжлээд тэр нөгөө нэг хүзэр сордог ээлж биш үү? Тэрэн дээр ч бас яг ингэсэн аахгүй юу? Тэрэн дээр ч яг манай бүлгийн ахлагч нэг залуу байсан юм аа. Нэг тийм амар хачирхалтай нэртэй. Төвд чүлүү нэг тиймэрхүү нэртэй. Би амар сайн нэр мөрийн хүртэл санаад амж. Царайг нь ч гэсэн би амар сайн санаж байна. Тэгэл тэгсэн чинь манай бүлгийн охтууд ингээд биш манай тасгийн охтууд нэг хөөрхөн охтууд байгаа штэ. Тэр зунд би. Тэгээ би тэгээд ингээд нөө шийтгэл хийх үү, үнэ хэлэх үү тоглоод зөвхөн хоорондоо. Тэгсэн чинь ингээд би шийтгэл сонгочтой байхгүй иш чавас. Чавс. Тэгээд шийтгэл сонгосон чинь ингээд тасаг торж ирсэн хамгийн анхны үнийг үнсчил өсгөл бараг ингээд бүлгийн ахлагчийг үнсчил нэг тийм гарч ирсэн ахгүй. Тэгсэн чинь яг нөгөөтг нь ороод ирдэг аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь чамаг одоо үнсэн гэл ингээд маяглал хэлж байгаа ш таахтууд. Тэгсэн чинь хин үнсгэн гэл амар баярлж баярлал заяа тэр залуу. Тэгсэн чинь гэл наран зээл гэсэн байх заяа. Тэгсэн чинь ёо энэ тэр энүүгээр өмсүүлч яад юм ч үлээ. Oh my god. Би бүр амар сайн санаж тэнцээ одоо манай тасагтаас октод ойл санаж магадгүй. Тэгээд би бүр ингээд амар гомдоо заяа. Гомдохын дээдээс дахиад амар уур хүрээд тэгээд би ингээд анх удаа тэр үед писта гэж хэлчихлээ. Яг одоо мэдгүй хэлжил байсан байх өмнө нь гэхдээ тэр үед үнэхээр бүр яг тэрийгээ бүр чин сэтгэлээсээ бүр ингээд писта. Тэгээд тэрийгээ би ингэж одоо юу хөө юм аярхан чилээгүй би бүр чанга хийжсэн заяа. Тэгэл миний бүр амар уур хүрээл тэгээд би бүр ингээд үнэхээр бүр төвчж чадахгүй болвол дахиад нөгөө нэг гол дүрийн маань комплекс хэлж байгаа шүү дээ. Тэгэл би тэр тасгаасаа гараал тэг ингээд найрамдлын нэг юм санал дээр очиж суугаал ганцаараа ингээд арай ч бас уйлаагүй баха. Зүгээр ингээд амар гомдоол тэр гомдлоо ингээд процесс хийгээл заяа. Тэгээд тэгжаал эргээд ирсэн чинь манай тасгийн охтууд амар хөрхөн зүгээрүү наран заяа гээл заяа. Тэр үед бол ингээд аягүй хөрхөн бидэд чинь ингээд арай бас өсвөр насны голцоо охтууд гэдэг чинь нэг би нэг хөрхөн болцоос ахгүй. Тэгэл би зүгээр don't care гэж ашлал. Тэгээ яг үнд бол би амар care хийсэн л тээ. Тэгэл тийм юм болж исэн юм да. За тэгээд энэ бүхэн үргэлжлээд 10 жилд бол яг үндэ бол надад нэг сайн мэн байсан хүн бол миний мэдх юм бол хизээж байгаагүй. Of course. Тэгээд яг нэг арай жоохон томроод эхлэхэд миний ерөнхий царай бол айгу гайгүйсэн аахгүй. Гэтэл нөө батга. Ёо, энэ батга миний амьдралын 6 жилийг надад суулгаалсан заяо. Нэгдүгээрт би өөртөө амар дургу, хоёрдугаарт ингээл нөө батганаас амар ичиж барьдаг. No. За тэгэл энэ маань үргэлжилсээр ингээд нэг юм болсон байдгийн. Тэгэл миний эргэн тойрны ингээл хөрхэн найзууд маань бүгдээрээ үерхэл би тэгэл no why the fuck. Тэгээд яаж л миний мөрөөдөж исэн юм юу гэж өсвөр нас маань эхлэхээс өмнө за ядаа царай муутай юм чин гой мөн бөхстэй болчих юмсан.
ийм гунигтай те би одоо эмэгтэй хүүхэд байсан ч гэсэн ингээл те би одоо ухаантай болох юмсан хичээлээ сайн хийх юмсан гэж бодохгүй зүгээр яг тэгж боддог байсан гэ бодоо. Амар яг үнд бол амар аюултай байгааз нэг эмэгтэй хүүхэд төрүүлмээргүй мэдрэг төрж байгааз надад л тэгж санагдаг. Тэгэл яг тийм юм байла. Тэгэд хизээч ажилтлаас бөхсөн ч ургаагүй, мөмөн ч ургаагүй зэ одоо болтол. Тэгтэл яг уу би бол ингээд дайжгүй байгаа л та. Тэгээд түүнээс хойш л өрхөж үтсэн манайхаа. Түүнээс хойш бол би ингээд зүгээр байгаа шүү. Миний амьдрал сайхан байгаа. Та бүхэн намайг итгэх өрөвдөөрэй. Тэгээд өөр одоо нэг 10 жилд яхаа томроод эхлэхэд бол арай л гайгүй. Би тэгээд өөрөө нэг тиймэрхүү юмнуудыг сонсоод нэг нэгч бас тоохооч болжчлаа байгаа юм л та. Тэгэл тийм байла. Тэгэд яж л миний хөмсөг. Би ч одоо хөмсгөр шивүүлсэн байгаа нь энэ заяа. Шивүүлсэн байгаа нь юм байхад шивүүлээгүй байгаа миний хөмсгийг би тааш одоо хөмсөг маань ямар байсныг тэгээ энчээ үзүүлж магадгүй. Тийм байна да. Тэгэд одоо яг 30 минут байлгаад би дуусгая гэж бодчихсан байхгүй юу. Тийм учраас миний бүр хаа байсан 30 минутын подкастыг сонссон та бүхэндээ баярлаа. Тэгээд энэ бол чиний биш миний подкаст учраас би хүссэн бүхнээ өөрийнхөө хүслээр ярьсан байл болно. Тэгэд энэ дундаас ямар нэг юм таалагдаагүй болвол sorry you have no humor